Дэ Монгол ардынхаа нэг сайхан дууг өргөн барья хэмээрсэн юм аа. Ингээд говийн их тогш ноён хутагт Данзар авжигийн зохиол Үлэмжийн чанар хэмээх сайхан дууг та бүхэндээ өргөн барья. Дуучин Бацэцэглэн танд их баярлалаа. Одоо тайзнаа хөрөнгө оруулагч үндэстэн чуулганы ивент тэтгэгч ард санхүүгийн нэгдлийн ардапын шинэ хувилбарын танилцуулга явах гэж байна. Тайзан дээр ард санхүүгийн нэгдлийн технологи хариуцсан захирал Тэнүүнийг өрье. За тийм баха алга ташаа хүлээгээдсэн. Сайн байцгаана уу? Амралтынхаа өдөр манай урилгыг хүлээж аваад ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд өдрийн цайны цаа уучлаар нэг жоохон нойр өрөх талтай байгаад байдаг ч тийм. Би тэгээд та нарыг уулан сэргээхтэй юм
юутай даалгавартай хүн байна. Манай апп-ийн шинэ хувилбар ArdApp version 3 танилцуулгыг аль биесээр хийе. Хүчтэй хамтдаа. За хамгийн ихний танилцуулах функц бол одоо манай апп-ыг ашиглаж байсан хүмүүс бол мэдж байгаа энэ зөвхөн монгол дугаараар бүртгүүлдэг байсан. Тэгээ манайд айгүй их тийм хүсэлт ирдэг гадаадд сууж байгаа монголчуудаас Монголд хөрөнгө оруулмаар байна. Яаж хөрөнгө оруулах вэ? Яаж хувьцаа авах вэ гэдэг хүслүүд айгүй их ирдэг байсан. Тэгээ манай шинэ апп дээр энэ гадаад дугаараар бүртгэх боломжтой болж байгаа. За тэрийг бид нар яг өнөөдөр амжилт яг байгаа. Гэхдээ тун удахгүй заяа. Гадаадд сууж байгаа монголчууд гадаад дугаараар бүртгүүлээд хувьцааны арилжаанд оролцох боломжтой, хөрөнгө оруулах боломжтой болж байгаа. Гой функц шүү дээ. За дараагийнх. За харилцах руугаа оруулж үзүүлье. Энэ харилцах дансан дээр ягаад улаан хасах дүнтэй харагдж байгаа гэхээр манайх нөө overdraft буюу дансны улаалтыг зөвшөөрдөг болсон байгаа, боломжтой болсон байгаа. За тэгээд өмнөх апп-ыг ашиглаж байсан хүмүүс бол харилцах дансан дээр ороод дахиад нэг товч дараад нэг сонголтууд нь гарч ирдэг байсан. Тэрийг илүү хялбар болгоод бүх боломжуудын доор нь гаргаад ирсэн байгаа. За тэгээд шинэ хідэн товчнууд нэмэгдсэн байгаа. Эхлээд нь зэнэглэхийг үзүүлье. За тэгээд өөр бусад банкны апп-аас шууд ArdApp-аар зэнэглэх боломжтой болсон гэсэн үг. За бас нэг шинэ функц байгаа тийм. За хаан банкыг сонголоо. Хаан банкны апп-ыг нээх үг гэсэн үг. Хаан банкны апп-аас та шууд ард санхүүгийн нэгдлэх апп-а зэнэглэх боломжтой болсон. За дараагийнх нь болохоор ATM байршил гэдэг аюу гой шинэ функц байгаа. Дарлаа таны байршлыг харуулна. Ойрхон байгаа ATM-үүдийг харуулна. Та картгүйгээрээ ATM дээр очиод энэ кодоо оруулаад бэлэн мөнгө авах боломжтой. Картгүйгээр ATM-с мөнгө авна. За зээл рүү оръё. За зээл дээр төлөх хаах шинээр нэмэгдсэн. За тэрэн дээр бас бусад банкаас шууд шилжүүлэх боломжтой. Өмнө яадаг гэсэн гэхээр манайх нөө QR код гаргаад тэрийг нэг шеэрлдэг, хуваалцдаг жоохон төвөгтэй тийм функц байсан. Одоо бол шууд бусад банкныхаа апп-аас төлөх боломжтой. За шин зээл хүсье. За шин зээл бол та нар мэднэ дүнгээ оруулаад хугацаагаа сонгоод эргэн төлөх өдрөө сонгоод авч болно. Манайх кредит скоринг автоматар хийгдээд танд хариу 5 минутын дотор очиод та зээлээ шууд авах боломжтой байгаа. За. За сонголоо. Зээлийн хугацаа сонголоо. Эргэн төлөх өдрөө сонголоо. За тэгээд зээлийн мэдээллийн сангаас таны мэдээллийг татаж шалгана эхлээд нь кредит скоринг автоматар хийгдэнэ. Тэгээд таны юу ч үнэлгээ хийгдэж байгаа гэдээ шууд гарч ирээд 5 минут дотор хариу нь гарч ирнэ. За дараагийн хадгаламж. За хадгаламжтай хуримтлал гэж нэг шинэ функц товч оржсэн байгаа. Тэр нь бол яадаг вэ гэхээр таны хадгаламжийг тогтмолтой өөрөө тохируулна гэсэн үг. Би одоо цалин будаг одоо сарын 10, 25-нд данснаас автоматар тэдэн төгрөг татъя гэд хуримтлаа өөрөө автоматар апп дээрээ тохируулдаг гэсэн шүү. Банкн дээр яадаг вэ гэхээр та заавал тейлер дээр очиод нэг тийм юу гэдэг вэ? Одоо апп дээр та өөрөө хэдэн төгрөг хийчихэж болно 5,000 үнэ 10,000 үнэ хуримтлаа хийж явах хэвээр. За дараагийнх нь ArdLife. Тэтгэврийн хуримтлал апп дээрээ автоматар нэнэ. Тэтгэврийнхаа дансыг өөрөө хуримтлаа апп дээр нээгээд онлайн шууд нээгдэнэ. За энэ манай нөгөө ArdLife гэдэг одоо хит болоод байгаа бүтээгдэхүүн манай ганц тулаг захирлын талаар илүү их тайлбарлах бах. Гэхдээ шууд өөрөө хүсэлтээ өгөөд шууд нээж болно. За хугацаатай хадгаламж нээж болно. Хугацаагүй хадгаламж нээж болно. Онлайн нарштай салбар дээр очихгүй өөрөө хүсэлтээ өгөөд шууд нээлээ. За дараагийнх. За манай супер функц үн цаас арилжаанд шууд орцгоё. Хувьцаагаа шууд авъя. Апп дээрээс шууд хувьцаа авъя. Таны одоо escrow төлбөр тооцооны төв данс гэдэг тэр дансыг харуулж байна. Таны эзэмшиж байгаа хувьцаа ширхэг дүнгийг харуулж байна. Та ард даатгалын хувьцааг сая ард даатгал дээр дарсан те амаар өгөл одоо энэ дээр дүнгээ оруулаад нэг жүнээ оруулаад ширхээ оруулаад автоматар дүн гараад
апаараа хувьцаанда бодит цагаар шууд real time гэсэн үг те худалдаа авахыг боломжтой. За тэгээд зөвхөн ардын хувьцаа аваарай гэсэн албагүй бус бүх хувьцаанууд байгаа шүү дээ. За. Дараагийнх. За шилжүүлэг бол яг өмнө байсан юунууд байгаа. Банк хооронд шилжүүлж болж байгаа, дурын банк руу шилжүүлнэ. Та ардаптай хүн л утасны дугаараар шилжүүлж байгаа. Айгүй амар. Бүгдөө ардап суулгах юм бол та дансны дугаар шилжих хэрэггүй болчихно. Бүгдөө бие биенээ утасны дугаараар мөнгө шилжүүлж байгаа. За өөрийн дансны хооронд мэдээж боломжтой. За Facebook Messenger-тэй хүмүүс рүү найз руугаа Facebook Messenger ашиглаад мөнгө шилжүүлэх боломжтой. За тэгээ одоо энэ доор явж байгаа шүү заяа. Одоо Artshop руу орлоо. Artshop-ын шинэ хөлбөр гадаад захиалга орж ирсэн байгаа. Бараагаа захиаллаа. Шинжээнээс маш олон сонголт байгаа. Бараагаа авлаа. Монгол шуудан 7 хоногийн дотор гэрлүүч өргөд өгнө. Орон нутагт байна уу та хаана амьдарч байна хамаагүй гэрлүүчин гарч өргөд өгнө. Бас гайхалтай функц шүү. Та заавал нэг одоо олон улсын картаар долларын картаа цэнэглээд вебсайт руу ороод нэг юм баахгүй ард апп дотор байгаа төгрөгийн данснасаа үнэ төгрөгөөрөө хараад гадаад бараагаа захиалаад баталгаатай шуудангаар гэрлүүчин хаан чамаагүй өргөд өгчин те. За тэгээд бусад гэдэг энэ доотх нь бол бусад гэсэн үг харуулж байгаа. Тэрэн дээр төлбөр төлөх функцүүд байгаа. Одоо юу гэдэг кабель, Univision утастай кино театр гэв киноны билет нөө Zero Zigman гэдэг тэр орж ирсэн байгаа. За бусдууд нь жаахтай нэг карта цэнэглэх, данс холбох, загварын жагсаал энэ байдаг юмуд бүх банкнд байдаг. Гэхдээ манайх дутхгүй бас байгаа. За ард хүчтэй хамтдаа апп-аа суулгаад зээлээ авч олно, дансаа нээж олно, лайфгаа бүтээгдэхүүнээ өөрөө нээн, хувьцааныхаа арилжаанд оролцож олно. Та өөрөө ардынхаа хувьцааг аваад манай ард банкынхаа эзэн бол хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг чинь энийг хэлээд байгаа. Та өөрөө эзэмш, компани өөрөө эзэмш байгаа компанийхаа бүтээгдэхүүнөөрөө үйлчлүүл. Бид нар ашигтай байвал та нар бүгдөө ашигтай. Хөрөнгө оруулагч үндэстэн гэж одоо энийг хэлээд байгаа маа. Баярлалаа. Йоо. Ах юм уу? Ясаар наач таалагдаад байгаа юм уу? Энэ гэж хүч юм уу? Тэгээ ямар хөө юм бэ? Ах юм уу? Тэгээ энийг хавь дөө. Жаач. Юу ийж? Бичлэг хийж. Ой яав юу гэдэг. Навч нь гоё байгаа штэ. Авда сайн уу гэлчих юм юу гэдэг. Сайн уу? Чам дүүч. Адам туслаач. За. Шарара. Ой. Жаа, жичлэн гоё шнэ үү? Чи юу тавьсан бэ? Юу? Яа мөн авцаа? Аа, авсан штэ.
За, Тэнүүн захиралд баярлалаа. Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганы зэрэгэлдээ танхимд Mid SEO буюу захирлуудаа уулзах цаг үргэлжилж байгаа. Удахгүй Байгаль хаус компани захирал байгальтаа уулзнаа. Харин одоо хилцүүлгийн 3 дугаар сэдвийг танилцуулъя. Финтек ба санхүүгийн